За сайн байна уу? Зүгээр санаа зовхон баг. Ивач хөрөх зам там барьчитэн ой. Таны та нохойтой юу? Нэг нь хийдэг. Локи. За анх яаж бас нохойтойгоо таач танилцчихв. Одоо аваад нэг 3 сар л болчихно. Оо за. Ямар үйлдвэрийн нохой юу? Герман шпиц. Сайн байна уу? Сайн байна уу? За та нохой тийждэг үү? Тийждэг. За хэр удаан ер нь тийжэж байгаа вэ? Одоо жил гарсан болж байна. Сайн байна уу? Та тийжээр онтой юу? Мортай. За морныхан зургийг үзье. Таны морны нэр хин гэдэг үү? Баага. Яагаад ийм нэр өгдөөсөн бэ? Анх яг золтой байхад нь авахд манай ээж харчаад баага шиг царайтай байдаг. Тэгээд уул нь л эмхтэй ахгүй юм. Тэгээд спин нэргүүлжсэн. Тэгээд гарч ирсэн юм шүү дээ. Сайн байна уу? Сайн. За таны нохой хин гэдэг вэ? Мажиг. Ямар хөр яагаад тэгж дэлсэн бэ? Баг вахт нэг гэртээ үлдээдэг байсан болохоор ганцаар байж байгаа хөл дээрээ нүүрс нь гацсан. За. Нүүрс нь гацсан хойш тэгээд хөл нь нэг тийм мажиг болсон. Тэгээд тэрнээс хойш тэгээд мажиг гэдэг одоо болсон. За таны нохой хин гэдэг вэ? Манай нохойг Мика гэдэг. За манай мууртай адилхан нэртэй биш. За тэгвэл та нохойтойгоо хэрхэн танилцсан бэ? Гэхдээ яг нэг амтлагаас авсан. Та тийжээр амтантай юу? Амтантай. Зургийг харуулж болох уу? Тэр чинь нэг мууртай. Муурыг нь хин гэдэг вэ? Мика гэж манай охин өгсөн байхгүй юу? Аха. Тэгээд 6 жилийн өмнө яг шинжлэр 12 сарын 29-нд манай хаалгаар гүгэд ороод ирсэн байхгүй манай муур. Тэгээд яг бэлгшээгээ тэрнээс хойш тийжсэн. Мика гэдэг нь Японы нэр гэсэн. Ад жаргал, ад хайр дурлал бүхэл сайн сайхан юмыг бэлгэсэн нэр. Охин хэлдэг байхгүй. Тэгээд одоо 6 жил болж байна. 12 сарын 29-нд 6 нас. Сайн байна уу? Сайн. Та тийжээр амтантай юу? Нэг мууртай. Зургийг харуулж болох уу? Бичлэг байсан ч хэлсэн. За. Таны муурны нэр хин гэдэг үү? Томи. Яагаад ийм нэр өгсөн бэ? Том жирэг үзэж байгаа л тэгэл ер нь Томи гэвэл гоё юм байна гэл. Тэгэл Хоёр муураа. За. Нэрийг нь хин гэдэг вэ? Мими хүртэл гэртэн тийжээж байгаа. Тэгээд нөгөө хүмүүс өмс нь ургаад сахилгуудаа тэгээ гэртээ тийжээж чадахгүй тэгээ надад ирсэн. Одоо тэгтээ надад 7 жил. Анх ер нь яаж нохойтой болсон бэ? Тэр багасаа нохотоо тэгээд их мөрөд гэсэн багасаа тэгээд аавчсаа гуйсаар магаад шинэ жил мэлээр ингээд баг вахтын бас өглөө үернэ гэж боддог гэсэн. Тэгээд шинэ жилээр ингээд захиавчдээс өглөө үн. Тэгээд тэр ингээд нэгэд аав ээж ингээд харцсан. Тэгээд тэрийн зөвл за гээл надад нэг анх нохоо авч ирсэн. Өөрөөсөө хэлжсэн. Анх авчирч исэн бүхээс эсвэл хөвчлөлтэй авч исэн. Хүчилж авсан. Групп дээр байдаг штэ тий. Тийм постноос хараад тэгээд авчихсан. Одоо хэр удаан хамт байгаа вэ? Одоо чинь 3 жил болж байна. 3 жил тий. Ер нь хот болсноос хойш амьдралтай нь яаж өөрчлөгдсөн бэ? Та өөрөө бас яаж өөрчлөгдөв? Тэ ерөөхдөө бол их идэвхтэй болдог юм байл. Зүгээр суухгүй л болсон. Таны нохооны хийдэг хамгийн хөөрхөн эсвэл инээдтэй үйлдэл нь юу байдаг? Тэгэл энийгэл гүгээд шүү дээ. Юм хөөрхий. Хаа гэл. Тэгвэл таны нохой хүн байсан бол ер нь ямар хүн байх байсан бол гэж та бодож байна. Хүн байсан бол их намхал хүн байсан баг. Жижиг нохой юм уу те? За. Ер нь зан арашин нь яг ямар вэ? Зүрүүд. Амар зүрүүд. Намайг дотор ерөөс ирдэг. Тэгснэ ээжиг дотор болохоор шууд өвдөж чинь. Надад ер нь дургүй нэг тийм. За. Тэгвэл бас ер нь бас яг хүнээр бол ямар хүн шиг байх байсан бол гэж та төсөөлж байна. Тэ. Их гүжүүд хүн байсан. Амар гүжүүд. Нилийн гүжүүд зан. Ингээ нохоочо хоол идэхийг хүсэж байгаагаа яаж илэрхийлдэг бол? Очоод юу нэг хоолныхаа самдар очоод гацлаа л юм. За. Амар ховдөг уу? Тийм ер нь ховдөг. Амтныхан гаргадаг хамгийн ачаалтай сонио үйлдэл үү? Бол бити гэж байгаа юм л амар их хийгээд байгаа юм санагдаад байна шүү дээ. Яг юм өндөр яг ингээд амар их юм өрөө тавьсан газар ингээд очиж шууд буулгаад шууд ингээд яг харж байгаа. Зүгээр наатаа гээл тэнгуүтэй ингээд буулгаад. Тэгэхээр ингээд чи ямар муухай зөрүүд юм бэ? Яг үнтэй ярьж байгаа юм шиг.
Ер нь нохоогоо анх яаж олж исэн бэ эсвэл яаж одоо учирч исэн бэ? Хашаага цэвэрлж байхдаа нэг нохоо хашаагаар нууцаар ороод ирсэнсэн. Оо. Тэгэхээр тэгээд ээж тэнд нугаас нь нохоо эрэхтэйс болохоор тэрийг тэгээд гэртээ ойлгож чаад тэгээд хашин болсон байхгүй юу? Аха. Тий, ер нь л бол тийм олсон өөрөө л ороод ирсэн байхгүй юу? Харин тийм байх те. Та хэд олсон биш өөрөө олоод ирсэн байх. Тий, өөрөө тэгэл олж ирээд тэгээд нохоо Амар их. Тэгээ унтахтаа яг хүнжилд ороод суганд унтдаг. Тэр нь л бүр хөөрхөн тэгээ бас ачаархалтай. Эрхлэн хажууд ирж хуржигнэн. Тэгээ ер нь айгүй эрхтэй. Тэгээ ирээл ингээл наалдаал ингээл явал. Нуурнууч тэгэл ер нь бол нөх амар тийм юу биш те. Нохоо шиг хөдөлгөөнтэй биш. Тэгээд огцом хөдөлж мэдлэх юм бол ер нь ууралцсан байна л гэсэн үг байх гэж боддоо шүү дээ. Тэгээ 50 үедээ бол ингээл хөвтөл наалдаал 50 дүүл. За, та ер нь хооллолтод нь яаж анхаардаг вэ? Ямар төрлийн хоол бас өгдөг вэ? Би болохоор дэлгүүрээр явдаг байхгүй. Тэгээ ойрдоо ер нь Mirator гэх брэндийг хэрэглэж байгаа. Хөө ямар. За, манайхаас яг Mirator-гийн хоол бэлгэлээ. Байж байгаа. За. Нот бол нийтдэг те? Яа. Оо тэгвэл за энэ Mirator брендинг нохоо хэрэгэлдэг юм шиг мэддэж штэ. Тэгээ энэ болохоор хамгийн их одоо махны оцтой тий Promit гэдэг төрөл нь байгаа. Хүн байгаа. Ер нь ингээд та тэмдэглэгийг нь харж байгаа бас хоолнуудаа авдаг. Яг нохоондоо таарах. Манай нохоотыг адилхан зөрөгтэй. Ямар хөөрх юм бэ. За бичлэгт орсонд маш их баярлалаа. За. Уурал хам бол шууд дайршд хазан майж тэгээд гомдох юм бол бас өдөс ярина. Тэгэл айж сандарч мандарсан үедээ бол тэгэл өстө жигнэсээ амар ааш муутай хаддаг юм бол. Мах уургийн агуулмж чухал гэж боддог хаасан байна. Тий, ер нь нэг махны агуулмжийн жоохон дутагдаад ирэхээр нөгөө янз бүрийн хүний идж байгаа юмр амар дайраад идэг болчтой юм шиг санагдсан надаа ингээд юм хүм шийслээд үнэрлээд тэгээд хоолндоо жоохон дургу болох ч юм уу. Тийм болохоор аль болох яг махны агуулмж ихтэй хоол үнс чиш хоол өгч ивэл илүү шин тижээлтэй бас хурдан бондох юм шиг санагдаад байна шүү дээ. Бичлэгэнд орсон баярлалаа гэж Mirator брэнд. Вау. За баярлалаа. Нуурны хоолнууд нь болохоор өстэй тижээл витамин өндөр болохоор ер нь нуурны хэрэгтэй. Аха. За бичлэгэнд орсон баярлалаа. За баярлалаа. За ингээд бичлэгэнд оролцсон баярлалаа гэж Mirator брендийн муурны хоолыг бэлгэлж байгаа. Тэгээд энэ муурны хоолн дээрээс ингээд харуул энэ тэмдэглэгээнүүд байгаа. Энэ тэмдэглэгээнүүд нь болохоор яг гэхээр энэ жишээлбэл одоо муурны хөдөлгөөнийг сайжруулна. Энэ болохоор муурны үсийг гэлцүүлнэ гэсэн. Хоол алган дээр ингээд өөр тэмдэглэгээ байдаг болохоор тэмдэглэгээр нь сонгоод авах боломжтой. Бас нөгөө мах уургийн агуулмж өндөр тэгээд Е витаминуудаар баялаг болохоор муурны одоо нөгөө булчин өсөлтөнд илүү сайн хоол гэсэн. За баярлалаа. Бичлэгэнд орсон баярлалаа. Муурныхаа хоолыг сонгохдоо юун дээр нь анхаардаг вэ? Ер нь бол аль болох чанартай тэгээд биед нь шим тижэл их хөрл хоол гэдгийг өгөхийг бол зорддог. Тэгээ сүүлд нэг солонгосын нэг хоолнууд ерөнхийдөө сонгож өгöd байгаа. Сүүлийн үед тэгээд тасарчих юм уу? Тэгэл байгаагийн л ер нь аваад хэрхэлж байгаа дөө. Мах уургийн агуулмжийг ер нь хэр анхаардаг вэ сонгохдоо? Монгол муур болоод ч тэр юм уу нөгөө нэг загстай төрлийн хоолнд жоохон муу яг үнэндээ тэгээд үхрийн мах ч юм уу нэг тиймэрхүү дахиа маха тийм хоол орсон хоолыг нь бол сайн мэдтий. Таны бичлэгэнд орсон гэдэг бэлгэлж байгаа байхгүй юу? За энэ болохоор Mirator гэдэг Орос брендийн хоол байгаа. За энийг яг иддэм үү? Энэ болохоор А, Б, С, Д гэж ер нь бол муурны биеинд хэрэгтэй агуулмжаар өндөр. За баярлалаа. Миний баярлах баха. За бичлэгэнд орсонд баярлалаа. За таныг манай бичлэгт орсонд баярлалаа гэдэг энэ Оросын Mirator гэдэг энэ брендийн хоолноос бэлгэлж байгаа байхгүй юу? Тэгээд энэ болохоор ер нь хамгийн их махны оцтой. Тэгээд таны одоо нохоонд хамгийн хэрэгтэй юм ирчүүч өгөх те дархлааг нь дэмжих үс мөсийн гоё болох амар олон төрлийн амин тэмтэй байгаа. Тэгээд дээрэс нь бас онцгой тэмдэглэгээнүүд байгаа байхгүй юу? Эндээс нь харж агаад нохоондоо таарах төрлийг сонгоод бас авч бол маш олон төрөлтэй байгаа. За. Тийм. Бас сонирхоод үзээрэй. Баярлалаа. Баярлалаа. За
Танд манай бичлэгт оролцсонд баярлалаа гэд энэхүү Mirator гэдэг брендийн нохой хоолыг бэлгэлж байгаа маа. За энэ болохоор шүү дээ. Ер нь бол булчин өсөлт дархлаанд нь хамгийн сайн. Тэгээ ер нь идж байгаа нохойныхоо яг энэ дээр ингээ бүх давуу талууд байгаа юм. Тэгээ хамгийн их махны осцтой. Тэгээ тийм болохоор нөгөө илүү шимт ижилтэй бөгөөд эрүүл мэндэд сайн. Тэгээ ингээ үс ясгээ бүх юмд ер нь амар сайн. Тэгээ таас нохоондоо өгөөд үзээрэй. Тэгээд бас тэгээ дараа нь байн авч игдэг болох ч юм билээ тий. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Шинэ оны мэд хүргэе. Mirator